Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 1981 онд гарч байсан бодит түүхээс сэтгэлэн бүтээсэн Кристиан Ф хэмээх Германы нилээн дарк киноны төвчлийг сонсноо. За тэгээд энэ киног хийгээд өгөөч гээд зарим үзэгчид маань нилээн хэдэн сарын өмнөөс комент бичсэн байсан ч кино маань өөрөө YouTube дээр гаргахад зөвшөөрөгдөхгүй хэсэг ихтэй байсан болохоор би нилээн хойшин тавиад байсан. Ямар ч тач миний оруулсан Basketball Diaries гээд киног үзэж байсан бол сэдв нь нилээн төстэй. Германд амьдардаг 14 настай өсвөр насны охин эрхчлөө хүсэж буруу хүмүүстэй найзалж нөхөрснөөс болоод хар тамхинд орон биеийг хүртэл үнэлэн буруу замаар орж амьдралаа сүрүүлж буй тухай харуулах нэлээд хүнд дарк сэдвтэй кино байгаа шүү. За тэгээд хар тамхи маш их гардаг учраас тэр хэсгүүдийг нь оруулахгүйгээр эвтэйхэн дүрсийг нь таслаад оруулсан байгаа. Биеийн үнэлэлд хар тамхигээд болохгүй бүтггүй зүйл их гарах учраас насан туршаагүй дүүнер маань байвал энэ бичлэгийг битгий үзээрэй. Удахгүй өөр олон кино оруулах учраас энэ удаагийн бичлэгийг алгасаарай гэж хүсэж байна. За тэгээд бүгдээрээ киноныхаа төгсгөлд яг бодит түүх нь юу болсон талаар сонирхолтой баримтуудаа ярьцгаая. Одоо харин кинонд орцгоё. Киноны мань гол дүр Кристиан охин маань ээж охин дүүгийн хамтаар Германы нийслэл Берлин хотод хоёр өрөө байранд нам гүмхэн амьдардаг жирийн элнэг айлын охин. Охин маань дөнгөж өсвөр насндаа орж буй учраас даруухан амьдралаасаа залхаж хотын төвд шинээр байгуулагдсан бааранд орж үсгийн хүслэн болж ангийнхаа Кэси гэдэг охиныг даган ээжийнхээ төвлөөр гангарч аваад саун тэмээх бар руу яваал орлоо. Кэси үүднийх нь хамгаалагчийг таньдаг учраас манай охиныг асуудалгүй дагуулan орхваа. Хасаагүй өсвөр насны залуус цугларж чанга хөгжим ихшиглээд анх удаа бааранд орж үзэж буй Кристиан охины маань хувьд бүр цоошин сонирхолтой ертөнц байлаа. Бааранд байгаа залуусыг харахад ер нь л харваас насан туршаагүй охид төвгүүд нэлээд байгаа харагдана. Манай охин тэкэн дээр очиод виски авч уухваа. Мань хоёр залуутай танилцаад кино үзэхээр театр руу орлоо. Энэ бар зөвхөн тийм юм уу эсвэл тухайн үеийн Германы баарнууд дотроо кино театртай байсан юм уу бүү мэд. Ямар ч тач овоо хэдэн хүн суучдаг театртай юм байна. Кристианы танилцсан залуу түүнд хар тамхины төрлийн бодис өгснөө. Наадхаа залхичих. Тасархай мэдрэмж авна. Гэсэн боловч манай охин өмнө ийм юм хэрглэж үзээгүй учраас залгисангүй. Карманда хийгээл орхилоо. Гэтэл мань залуу киногоо үзэхгүй манай охины биеинд хамаагүй хурж зүгээр байхгүй байсан учраас дургуун хүрээд гараал явлаа. Ингээд 0 орчоод будгаас эргэж байхдаа саяны хар тамхиг нь туршаад үзье гэж шийдээд залгаад авнаа. Гэтэл дотор нь муухай өргөж гадаа буулжиж байтал өөрийнх нь үеийн нэг хүн ирснээ салфетик өгөөд би чинь зүгээр намайг дээдлэв харин манай нээзийг Аксел гэдэг бид хоёр 5 дахь болгонд л энэ баарнд байж идэв. Дараа ирвэл тарай гэд яваад өгнө. Нэг өдөр манай охин гэрлүүгээ ортол дүүн хамаг юма бэлтцсэн. Би аавтай хамт амьдрлаа. Ээжтэй амьдарч тэсэхгүй нэ гэд явах гээд байж идэв да. Кристианч бүр гайхаж тэгээд би яах юм? Чи намайг хаяад явах гэж байгаа юм уу? Битгий явал да гэж зөндөө гуйсан боловч ээжтэй байснаас аавтай байсан нь дээр юм шиг байна уу? Та сайн сууж байгаарай. Гэд манай хоёр тэрвэрлдэж аваад салнаа. Дүүн явсан дурваацсан олон зүйл бодоо өвтөж байтал ээж нь ажилласаа орж ирээд миний охин яагаад дурваачав? Хоёулаа бялуу хий. Гэд ээж охин хоёр маань инээлдэж хөхрөлдсөн шигээ. Хорвогийн сэн содон зүйлсийг ярин бялуугаа иж байтал хонхон дуурж байна. Би Клаусыг үрцсэн юм аа. Зүгээрээстэй. Гэхэд манай охины царай хувьсгийгээл явчихна. Энэ Клаус гэдэг нь ээжийнх нь шинэ найз залуу бөгөөд манай охины хувьд ээжигээ найз залуутай болсонд нь нэлээд доромжхон байгаа нь түүний царайнаас л ойлгомжтой байв. Дуртай дургүй хаалгаа онгойлгон Клаусыг оруулна. Ээж нь ч бүр найз залууга харвуугүй юу охиноо шуудал тоохоо бэлждэг юм да. Кристиан маань 5 дахь нөгөө баарандаа очиод гарахдаа Дээдлевийн найзуудтай таран энэхэд бөөнөрөө гадуур тэнж явахдаа Дээдлев автомат машины цонхыг хаглан мөнгийг хулгайлах үед цагдаа нар тэр дөрөө тэдний хөөж ихэлсэн ч залуу хүмүүсийн хурдыг яаж гүйцэх вэ? Манхид бөөндө гүйсээр угаад өндөр барилгын дээр гарan арх тамхи хэрэглэн 9 шидийн зүйлс ярьцгаан үүр сайлгах ба. Кристиан өхний маань хувьд энэ бүхэн үнэхээр сонирхолтой санагдаж байлаа. За ингээд гэрлэг барих гээд метроны бодол дээр сууж байтал Кэсигийн ээж өвж шүү. Өхнөө шаал согтуу байгааг хараад алгадаж аваад явах ба. Манай өхөн тандаж дахиж миний өхөнтэй уулзахгүй шүү. Битгий уруу татаад бай гэж хатуу хойлоод яваад өгнө. Удалгүй тэдний хотод нэг том тоглолт болох гэж буй сургаар манай охин ээжээсээ 2 плед аваад өгөөч гэж гуйсаар байгаа давхууллаа. Нөгөө Дээдлевтэй хамт үзэх гэж байхгүй юу? Ингээд нөгөө баарандаа ороод Дээдлевтэй уулзах гэсэн боловч мань залуу маань нэг охин дагуулсан. Манай Кристианыг маань тоодгүй шүү. Чи яагаад намайг тоохгүй байгаа юм бэ? Бүх юм зүгээр үү? Гэсэн боловч Дээдлев юмж дуурсангүй мань охинтой хамт хонглын өрөөлөө яваал орлоо. Кристиан охин маань дагаад орох гэсэн боловч энэ өрөөнд залуучууд орж хероин химээх хар тамхиг өөрсдөө тарьж мансуурдаг хэсэг юм байна л да. Тэгэхэр нь орж зүрхэлсэнчгүй. За ингээд нөгөө тоглолт руугаа ямар ганцаараа явалтай нь биш. Эртээд баарнд танилцсан шар толгойд найзаагаа дагуулад явах ба энэ тоглолтыг үзэхээр хэдэн мянган хүн ордон цуглжээ. За тэгээд манай зууны зугаа шиг залуучууд нь хоорондоо зодолдоод хөхтөө. Энэ үед манай Кристианыгийн үеийн охин ямар гоё хөрөмтэй юм бэ? Намайг Бабс гэдэг. Гээд танилцгаа бас л 14 настай жоохоо охин юм байна.
Чамд сорчхон байхгүйз гэж асууж байгаагаас харахад энэ охин аль дээр хар тамхинд орсон гэдг нь ойлгомжтой байлаа. За ингээд тоглолтоо үзэж дуусчаад гараа авч байтал дээдлэв шаал өөрөөхөн дагуулсан. Нялуураад чухмоо чухам. Яж хахад Кристианы шар толгойд найз нь улаан хар тамхичин бөгөөд манай үнээс мөнгө асуусаар угаад $20 авснаа тэрүүгээрээ ханаас ч юм хар тамхиа олж аваад нэг нөхөртөө нийлсэн машиндаа хар тамхи судсандаа тарин мансуурж байтал манай охин ирснэ. Би ч гэсэн хэрглэж үзмээр байна гэж авд юм да. Бодвол дээдлэвд гомдсон гомдлоо тайлах гээд байгаа юм шиг байна. Нөгөө ер нь арай ах юм гэсэндээ чи жоохон байна. Энийг хэрглэжүүл гарахд хэцүү. Шаал дэми гэж сануулсан боловч манай охин наад юм ах мөнгөө надаас аваа вэстэй. Гэд бахаар нь аргагүй өрхөнд өгөхөөр л боллоо. Гэхдээ манай охин шипризнээс айдаг тул зүгээр сорхоор болно. Гэтэл тэр дөрөө сайн бөөлжиж аваад амир мансуураад хамаг орчноос тасраал явчнаа. За энэ хүн манай охин амьдралдаа анх удаа хероин химээг асар хүчтэй донтуулагч бодисыг хэрэглэснээр амьдрал нь уруудах эхлэлийг тавьж өрхлөө. Кристиан охин маань 5 дахь өдрийг алгасахгүй нөгөө барандаа унждаг боллоо баг. Гэтэл эртээ танилцсан Бабси таарснаа. Чамд сорчхон байхгүйз чи хинтэйг амьдрдیں۔ Өнөөдөр найзаагаа ганц хонуулчихгүйз гэцсэн л авж гин. Бодвол байнгал гадуур дотор тэнэж энтэнд хонж өнжиж явдаг юм шиг байна. Энэ үед дээдлэв манай охиныг харснаа. Чи чинээрээ героин хэрэглээд байгаа юм биш үстэй. Наад нүүр амчин яаж хав? Гэд өөрөө хэрэгэлдэг хүн юм болохоор манай охиныг шууд л мэдчихэж байгаа юм чам. Би чамааг юу мэдэрдгийг л мэдхийг хүссэн юм. Гэж Кристиан маань хэлэхэд яаж байгаа юм бэ? Чи зүгээр өвсөд таад байж ахгүй яасан. Наадах чи нэг л хэрэгэлсэн бол гарахд хэцүү. Гэд нилээн л загналаа. Нөгөөдг нь ойлгож байгаа мó бөөмд. Би өнөөдөр чамтай онж болох уу? Гэд бахаар нь ямар хаяад явалтай биш. Гэрлүүгээ дагуулад иртэл эднийх гэж бүр нохоо хорошгил юм өгтөж авнаа. Ядж хахад найзуудтайгаа хамт амьдардаг бөгөөд найзууд нь бүгд мансуурсан эн тэндгүй хөглөрөөстэй. Удалгүй нөгөө Бабси чинь хонох газаргүй болчлаа гэд бахаар нь манай охин гэртээ онуулаад устасанд оруулж өөрийнхөө шинэ хувцснуудаас өгч ёстой хүн шиг болголоо. Энэ өдөр манай охин 14 нас хүрсэн бөгөөд ээж нь төрсөн өдрийн торт үлдээж бас төрсөн өдрийн бэлэг гээд овоо эдэн төгрөг үлдээжээ. Манай охин Билунаас хідэн зүсмийг аваад дээдлэв тавиад жөхөөрөө ажилдаг газар нэрх ба. Энэ газар бол Зүв хэмээх нэртэй метроны буудал байлаа. Манай охин метроноос буугүй юу сэн сөнө харсан нөхдөөд эргэлдээстэй. Гэтэл нэг хөгшин нөхөр ирснэ. Чи хідээр явдیں۔ Цагийн хэдий. Энтергээд манай охиныг одоо биеийн үнэлэгч гэж бодоол байх шиг байгаа. Энэ үед манай хүн дээдлэвийн найзуудтай тарах энэ хич бас энд ажилдаг юм гинэ. Гэтэл энэ хідээ ажилдаг газар нь метроны гадаа байх бөгөөд энэ зогсож байгаа залуус бол бүгдээрээ эрэгтэй биеийн үнэлэгчд юм байна. Ялгаагүй манай дээдлэв болон түүний найзууд ч мөн биеийн үнэлдэг юм байна л да. Үүнийг мэдсэн охин маань нилээн цочирдож дээдлэвтэй уулзан өнөөдөр миний төрсөн өдөр. Би чамд бэлүү авчирсан юм л да. Гэхдээ чи энд биеийн үнэлдэг юм уу? Гэж асуухад дээдлэв санаа зовлтгүй. Би хүмүүстэй унтадгүй. Зүгээр л гар хангалга хийж өгдیں۔ Гэж авд юм да. За тэгээ одоо яалтаач үлээ. Нэгэнт хайртай болцсон учраас ээжийнхээ өгсөн мөнгийг ч бас найз залуудаа өгөөдглөө. Овоо эдэн төгрөг харсан дээдлэв найзуудтайгаа хамт бөөн баярлуулж нөгөө л хар тамхиа худалдаж аваад метроны нийтийн ойлд орж байгаад хэрглэж эхлэх ба. Манай охин хамт хэрэглэе гэсэн ч дээдлэв эрс эсэргүүцэж хэрэггүй. Чи бид нар шиг суц руугаа тариад эхлэвэл улам донтож гарч чадахгүй. Гэд халгаадгүй шүү. За ингээд маньхэд хорвоогоос тасран унцгаах үед хажуугийн нойлоос нэг залуу бас л хар тамхиа эргэлжээд гарч ирэх үед нь та надад шипризээ зээлхгүйз гэж авнаа. Яж хахад нөгөөдг нь ч бас хэрэгэлсэн шипризээ өгөх юм аа. Цусаар алддаг өвчин дохмохоос айна гэдгээ мэддгүй юм байх та. За ингээд охин маань нөгөө юм өөртөө тарах гэсэн боловч анх удаа шиприз хэрэглэж байгаа хүн чинь судцаа болохгүй. Тэгэхэр нь саяны залуугаас та намайг тариад өгөшдөх үү гэж гуйсаруугаа тариулах ба тэр дороо хар тамхин үйлчилж тасраал өглөө. Найз өхөр нь судсаараа хар тамхи шахсныг мэдсэн дээдлэв бөхөндөж чи яаж байгаа юм бэ? Би дэмий гэж хэлсэн биз дээ. Гэж хэлсэн чи мансуурсан охин маань юу ч ойлгосонгүй. Хэд хоногийн дараа Кристиан маань гэрээсээ сэндвич бэлтсэн ирээд тэр хэдэд тарааж өгөөд надад хэргэлчих юм байна уу гэж асуухад дээдлэв шууд уурлаж юу яриад байгаа юм бэ? Юм байхгүй гэж хэлэхэд манай охин уурлаад эхэлт юм да. Чи өөрөө хэргэлдэм байж надад жоохныг өгчөөч. Юу сүртэй? Энтергээд бухимдаж байх үед замын хажууд нэг залуу ирснээр дээдлэв рүү гөлрөөд байна шүү. Энэ залуу бол дээдлэвийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд их мөнгө өгдөг учраас явах хэрэгтэй байна. Гэж хэлээд мань залууг дагаад яваад өгөх нь манай охинд үнэхээр хэцүү санагдаж энэ бүхнийг хурдхан мартахын тулд мансуурмаар санагдаж эхэлнэ. Гэтэл Бабситай таарлаа. Бабсиас дөнгөж 14-тэй байж хар тамхиныхаа мөнгийг олохын тулд бас л энэ зогсож биеийн үнэлдэг гэдгээ хэлэх ба насан туршаагүй болохоор хүмүүс илүү их мөнгө төлдөг. Хэмээн сайрхан ярьж байгаа нь үнэхээр гонхтой. Чи юм хэрэглэмээр байвал би аваад өгье. Өнөөдөр овоо мөнгө хийсэн гэж хэлээд манай охиныг дагуулan юм хэрэглэхээр алхаж байгаа л харагдана. За ингээд манай охин бүрэн хар тамхинд орж
Гэртээ унтаж байхдаа хамаг бие нь шархиран өвдөж, хар тамхиа нэхэд эхэлнэ. За ингээд манай асуудал маань бүр хамтдаа нөгөө юмаа хэрэгэлдэг болсон бөгөөд Кристиан охин маань нэмж хэрэглэнэ гэж дайрсан ч манай хоёрт ямар мөнгө авах вэ? Тэгэхээр нь шууд гадагшаа гараад гудамжинд дэвжсэн үнээс мөнгө гооход юу гэж мөнгө өгөх вэ? Хаанаас мөнгө олох вэ? Гэж зогсож байтал нэг машинтай нөхөр ирснэ. Мөнгө хэрэгтэй бол суучгал гэж авч ийн. За ингээд манай охин танихгүй залуугийн машин цуухва машины жолооч нь 40 нилээн гарсан нөхөр байв. Та надад хэдэн цаас байвал зээлээч? Гэхэд манер үнгүй юм гэж юу ах вэ? Надтай унтчихвал мөнгө өгье гэж авд юм да. Охин дургуцаж би насан туршаагүй штэ. Унтаж хөвтөхгүй. Гэхэд төвөл ядаж гар хангалах хийгээд өг. $100 өгье. Гэхэд энэ их мөнгийг авахын тулд охин маань энэ нөхрийг хүсээд байгааг хийж өгөхөөр болох ба. Амьдралдаа анхудаа ингэж үзэж байгаа болохоор түүнд үнэхээр гутамшигтай санагдаж бөөлжч мөөрл байла. За тэгээд $100 авбуугүй юу нөгөө юмаа худалдаж аваад найз залуу дээр очтол нөгөөх нь юмаа хэрэглээгүйгээс болоод хамаг бие нь шархиран өвдсөн. Зогсож байхва метроны 0 руу ороод нөгөө юмаа хэрэглэж эхлэх үед манай охин овоо мөнгөтэй болсныг хараад дээдлэв гайхаж чи хаанаас ийм их мөнгөтэй болсон юм гэж асуухад охин маань үннээ л хэллээ. Гэтэл дээдлэв уурлаж чи одоо бүр биеийн үнэлдэг болоо юу? Яаж байгаа юм бэ? Энтергээд загнахад манай охин уурлан би тэгээд өөр яах ёстой байсан. Би тэгж мөнгө олсны хүчээр л хоёулаа юмаа хэрэглэж байгаа үстэй. Энтергээд маргаад байдаг шүү. За ингээд овоо мансуурж угаад гэргэрлүүг арах болоход дээдлэв. Кристина, энэ бүхэнд чамааг оруулсанд намайг уучлаарай. Би байгаагүй бол чи ингэж донтохгүй л байсан. Хоёулаа утахгүй хар тамхи гэж хогийн зүйлээс гарах хэрэгтэй. Дахиад жоохон утгал юм бол чиний амьдрал яг энэ гудамжны хүмүүс шиг болно шүү. Гэж уулна зөвлөм хэлж байна. Даанч манай охин түүний үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж орхино. Одоо бүр гэртээ байхдаа хүртэл мансуурдаг болж, нойлынхоо өрөөнд ухаан алдаад унаад өгөх үед ээж нь түүнийг үргэн авч уран дээр хөвтүүлээд чи чинь яаж хаа вэ? Яагаад ухаан алдаад унчив? Гэхэд биеийн мөрөөд тэгчих шиг боллоо. Гэж худлаа ирсэн боловч ээжийнх нь найз залуу нойлын өрөөнөөс түүний хэрэгэлсэн шиприз, хар тамхиа хайлуулсан халбаг антрыг нь олоод ээждээ баригдчихваа гэж. Гэлээгээд ээж нь хар тамхинасаа гар гэж хатуугүй хэлхээс өөр зүйл хийж чадсангүй. Ингээ манай охин арай ухаарсан уу яасан. Дээдлэвийн хоёр хар тамхинаас бүрэн гарахаар шидэж хэдэн өдөр өөрсдийгөө түгжин орондоо хэвтгэхэр болдог. Хар тамхиа хэрэглэхгүй утгаар биеийнх нь бөгшөрмөс зангирж тэсвүүе бэрх болдог бөгөөд хамаг хар хөсөн цувцсан хамаг биеийн өвдөн хитцүүл байлаа. За ингээд гүрийж манай хоёр маань энэ муухай зүйлээс эцэст нь нэг салж дээдлэвийн найзуудтай уулзах үеэр нөгөөд нь бүр гайхаж пөөх та хоёрын арьс гэлзаад өнгөрцөн байх чинь юмаа хэрэглэхээ болцсон юм уу гэж асуухад тийм ээ бит хоёр хэрэглэхээ болоод бараг 7 хоног байна. Та ч гэсэн одоо над муухай амнасаа гарсан дээр. Гэхэд мань хоёр бит хоёр ч гэсэн гарнаа. Гэхдээ өнөөдөр ганц юм авцсан байгаа энийг эргэлчээл маргаашнаас яг гарна гэж хэлэхва Германы маргааш дуусахгүй байлгүй дээ тэгээд. За ингээд хоёр найз нь юмаа эргэлэхээр 0 руу яваад өгөх үед манай хоёр бүр махарсан чоншгол болж мань хоёрыг дагаад 0 руу орчих гээд болдгоо. Хоёулаач болно гарцсан дими вэстэй. Энтер гэж байснаа. За ганц эргэлэхэд яах вэ? Ганц эргэлжээл дахиж эргэлэхгүй шүү. Гэж тэнэгтээд хоёр найзаагаа дагаад 0 руу яваал орчин. Бөөм болж байж арай гэж гарчаад ингээд буцаад орчих ч гэжтэй. Хар тамхи гэдэг ийм л аюултай. Хизээч зогсоогдошгүй юм да. Дүрсэлгдэн охин маань мансуурсан метроны буудлын дээр алхаж байхва. Одоо бүр гэр орондоо ч хонхоо байж гадуур хоног төрүүлдэг хүнд гарын хар тамхичин болж орхижээ. Метроны буудлаар дүүрэн хар тамхинд донтож мансуурсан ямар ч гэрэлт ирээдүй харахаа болсон өсвөр насны залуус энэ тэндгүү. За тэгээд манай охин нөгөө юмныхаа мөнгийг олохын тулд бабсыг дуурайн гудамжинд биеийн үнэлдэг болжээ. Машин унсан хөгшин эрс байс хийгээл ирээл авах юм. Нэг өдөр мань хоёр дээдлэвийнх руу яваортол түүний найз Аксел хар тамхинаас болоод нас урцсан байхыг хараад мань хоёр шоконд орж хамаг юм аваад тэндээс өвтөр түргэн зовтон гарлаа. Ийм зүйл харсан хоёр ч шоконд орж одоо хаана толгоо орогдох вэ гэдэг асуудалтай нүүр тулгарлаа. За ингээд мөнгө олохын тулд охин маань өөрийнхөө хамаг хуурцгуудыг зарж эхлэх ба бүр үйлчлүүлэгчдэрээ алалцаж бусад бие үнэлэгч охидтой зодтолтонгоо л алдна. Саяхан л гэрэлтэж явсан ийм болчих ч гэжтэй. За тэгээд мөнгө олох хэрэгтэй байсан тул гэрлүүгээ явж ороод үнэтэй цайтай мөнгө олгочхоор юм хаан гэрийнхээ хамаг юмыг боснуулж эхэллээ. За тэгээд ээжийнхээ хамгал алт мөнгө монетын эдлэл хадгалж исэн мөнгийг хүртэл хулгайлаад авч чаддаг. Олсон мөнгөөрөө нөгөөдгөө авцсан 0-д тарих гэж сууж байтал нэг гүлээсийн дайрж орж ирснээ манай охины имийг дээрэмдэж авснаа шууд өөртөө тарьж өрхт юм да. Энэ хүмүүс хар тамхиныхаа төлөө ёстой юуг л юуг хийхээр шийтсэн гэдэг нь эндээс харагдаж байгаа. Манай хүү үлдсэн мөнгөөрөө юм аваад гудамжинд мансуурсан хөвтөж байтал бабси таран тэр хоёр хамтдаа мансуурж жаал юм ярин суудаг. Гайгүй өнгөтэй өдтэй хувц өмсцэн дөнгөж мансуурж эхэлж буй охтыг хараад эднэр жилийн дараа гихтэл бит хоёр шиг болно доо гэд байгаамаа бас. Би маргаашнаас гарна.
Одоо л гарахгүй бол надад өөхөх хөв тавилан л байгаа гэж хэлэх бөгөөд хоёулаа хамт гарцгаая гэд тэрвэрлдэж байна. Охин маань гудамжинд алхаж байтал дээдлэв үйлчлүүлэгчтэйгээ хамт явж шүү. Дээдлэв, надад хонох газар байдгүй. Өнөөдөр хамт ончих уу? Гэхэд дээдлэв, би үйлчлүүлэгчтэйгээ хонноо. Чамд зүгээр гэвэл явж болно. Гэд дагуулад явах ба хар шөнө дээдлэв тэр хоёр жанжан болоод манай охин найз залуу нь өөр хүнтэй унтаж байгааг сонсоод өөрийгөө ямар доогдох болсныг ойлгон хар шөнөөр тэндээс гарч одлоо. Бабситай уулзан сэтгэлээ онголох гээд метроны доогуур хайтал Бабси байдгүй шүү. Ингээ явж байтал нэг гүлээсээ имэрснэ. Хамт хонох уу? Хангалттай үгүй. Гэхдээ нэ битгий солиороод бай. Зайл муугаж тантан гэж хөөсөн чинь мөнгө хэрэгтэй болохоор өөрөө араас нь гоо очин хамт хонохоор л боллоо. Ингээд мөнгөтэй болчоод юм авах гээ алхаж байтал сонин дээр Берлиний хамгийн залуу ард тамхичны өхөл гээд Бабсигийн зураг байхыг хараад манай хүн бүр шок. Дөнгөж өчигдөрхөн би хар тамхинаас гарахгүй л өхнө гээд явж байсан найз нь өнгөрснийг мэдсэн манай хүнд энэ мэдээ маш хүн тусаж би ч удахгүй үхэх юм байна гэсэн айдасгүйдээс нөмрөөл авна. За ингээд манай охин нөгөө юмаа нэлээд хэдийг авч байгаад амиа орлохоор шийдэн асар их тунг өөртөө шахаж орхиноо. Гэхдээ охин маань нас ороогүй. Азар дээдлэв түүнийг олж ээжийг нь дуудснаар түргэн тусламж дуудан охин маань амиа аврагдсан байдаг. Түүний ээж охиноо Хамбург хотод байх эмээ өвөдөр наваачиж өгсөн ба тэнд угаасаа хар тамхин байхгүй учраас манай охин хар тамхинаас бүрэн гарч буцаад хэвийн амьдралдаа шилжсэн ч манай дээдлэв маань харин Берлинд үлдэж хар тамхиа үргэлжлүүлэн хэрэгжилж байгаа бах та. За энэ хүрээд энэ кино маань дуусаж байна. Тэгээд энэ бол үнэхээр бодит үг. Ялчгүй 1970-аад оноос эхлэн баруун Берлиний зөв метроны буудал орчмоор залуус цуглан хуулбус хар тамхины 8 асар хурдцтай цэцгэлсэн. Үнийг дагаад өсвөр насны залуус тэр хавийн нийтийн ойл метроны ойл дотор героин химээх хар тамхиг судсараа шахан нийтийн ойлд хэрэгэлсэн шиприз шалаар нэг хөглөрч байсан гэдэг. За тэгээд киноны маань гол дүр Кристиан Ф бод амьдрал дээр яг л кинон дээр гардаг шиг 13 наснда хар тамхинд орж удалгүй биеийн үлж гисэн ба цагдаа нарт баригдан өөрийнхөө тухай мэдүүлэг өгч байсан нь Яванда сэтгүүлчдийн анхаарлыг татан Кристиан Ф-ийн түүхийг улс даяараа мэддэг болсон юм билээ. За тэгээд кинон дээр гардаг шиг манай охин Хамбург хот руу эмээ өргөө явж хэсэгтэй хар тамхинаас гарсан боловч буцаад Берлинд эргэж ирээд хар тамхиа хэрглэж гисэн. За тэгээд өөрийнхөө тухай ном бичиж нэлээд мөнгө олсон ч нөгөө хар тамхиа үргэлжлүүлээ хэрэгсээр одоо хүртэл амьд мэд байгаач 1980-ад онд шиприз дамжуулан ашиглаж байхдаа илэгний С вирусын алдар аваад одоо илэгний өвчнөйгөө тэмцэж байгаа гэсэн. За тэгээд яг кинон дээр гардаг зөв метроны буудал бас саунд диско клубд залуус хар тамхи хэрглэж насан туршаагүй хүүхдүүд биеэ үлддэг байсан бөгөөд хоорондоо шипризээ дамжуулж хэрэглэснээс болоод маш олон хүн илэгний БЦ вирус дохын алдар аван өнгөрсөн гэдэг. Basketball Diaries гэдэг миний өмнө оруулсан кинон дээрч гардаг да тий. Хар тамхиг нэг л хэрглэжүүл гарна гэдэг бараг боломжгүй. Маш их сэтгэлийн хач шаарддаг гэж байгаа. Тийм болохоор манайхаа хааны газар гадаад дотоодод ч юм уу явж байхад чинь хар тамхины төрлийн зүйл санал болгол шууд л татгалзаж байгаарай. Үнэхээр амьдралыг чинь сүрүүлээ шүү гэж хэлмээр. За тэгээд энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзцгаая guys.